Даашин гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг нэг нэгнээс ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас гарч ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн үг. Надад ингээл хоош. Ингээл нэг 9 он байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд намайг аяад гэж байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэдэг юм. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ хүргэдэг сэтгэлээний чин сэтгэлийн ярилцлага энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн зочныг үзэгч та бүхэн бас их сайн таньж байгаа бах. Ховд аймгийн Дарив сумын угуулд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн дарга Авиат Туульч Жамсрангийн бим ударч. Сайхан үлж байна та? сайхан. За сайхан үлж байна уу? Сайн явж байна уу? Сайн л явж байна. За телевиз үзэгчдээ бас энэ өдрийн минь төргий мөн одоо удахгүй болгож байгаа шинэ жилийн минь төргийа. Манай Эрдэнэт ер нь олон ирдэг бах. Энэ удаа ирэхэд ер нь шинэ содон ямар нэг юм ажиглагдаж байна уу? Ер нь Эрдэнэт рүү нэлээд ирдэг бас хүний эрхийн чиглэлээр нэлээд үйл ажиллагаа явуулдаг ирдэг. Зүгээр энэ удаа бол маш яралтай ирээд буцаж байгаа учраас ерөнхийдөө сайхан үйл болж байгаа юм байна л гэдэг нь харагдаж байна. Эрдэнэт маань бас манай Улаанбаатар ихнийг бодвол утаа өнөр гайгүй шиг байна шүү дээ. Өглөөр тусч ажил шинэ нэрлээ. Утаа өнөр гайгүй сайхан өнтөө үйл болж байна. Гэснээс нутгаруугаа ер нь орд явсан уу? Явж байна. Нав хавар бас хүний эрхийн нээлттэй өдрөөр яваад ирсэн. Манай нутагт бол одоо эд сайхан үйл болж байгаа даа. Энэ жил ер нь хаасаагүй их сайхан урт намар болж сайхан үйл боллоо. Тэгэл энэ жилийн дөрвөн үйлрэлд захирагддаг бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд чинь бас их заримдаа сөрөг үзэгдэл гардаг юм байна. Яг өгтэй зэрэг чи монголчууд энэ бэлчээрийн мал аж ахуйгаан жилийн дөрвөн үйлрэлд цогцсон нутаг устай байдаг. Ялангуяа намар бол одоо бас нэг малын ундны цастай байх асуудал ус их чухал байд юм байна. Нэг харын зууд гэж бас нэг монголчууд ярьдаг. Тэрний ядг өгтэй зэрэг мал ундгүйгээс болоод хар байдаг учраас тэгээд орсгол ус ходог тэр болгон болтгоо яг нэг 19-11 сард нэг намаржаанда тэр үед нэг жаахан засаар аваад малын ундтай болчихдаг. Тийм юм инжил байхгүйгаас болж бас нэг жаахан бэрхшээл учирч байгаа юм байна. Тэрний нэг нь манай нутаг бас тийм байдаг л та. Багсаахан тэгээд тийм баг бас л нэг жаахан тийм бэрхшээл гардаг юм байна. Тэгээ одоо бас малын унднаа засансан гэсэн хасаагүй. Нутагт ер нь ах дүүнэр хамаатан садангууд байна. Энэ навын талын хамаатнууд ээжийн талын хамаатнууд бол зөндөө байна. Зүгээр яг төрсөн дүү биш айлын том төрсөн дүү өнөр бол гоцоо дагаад өрөөд ирсэн. Ээж аав маань бол одоо бурхан болоод 20 гаруй жил болж байна. Манай Ховд аймгийн Дарив Чандман сумаас Монгол улсын цолтой их олон бүх төрсэн. Энэ нь нөгөө жаргалан тайрхан уултай гэдэг юм уу? За Ховд нутгийн зон олон ёстой үндэсний нутаг учраас тэг гэдэг юм уу? Ер нь та юу гэж боддог вэ? Таныг бас би бүх их сонирхдаг учраас гэж байгаа даа. Зүгээр ер нь улсын цолтой бүхэн тоогоор бол Даривч бас нэлийн дээгүүр ордог шүү дээ. Ялангуяа ээж нар гээд харьяалах юм бол маш их олон хүн гарч ирнэ. Одоо энэ жилийн улсын наадамд төрүүлсэн хүний чинь ээж нь одоо Даривын угуул хүн шүү дээ. Бацуур Арслангийн. Тэг Бацуур Арслангийн. Тэгээд ер нь манай Даривын ч нэг онцлогтой ээж талын унсууд гэж хэлж болно. Ягаад өгтэй зэрэг Өөлөн эхийн одоо молхнууд авгийнхны бөөн одоо хамгийн их бөөн суурьсан газар бол Ховд аймгийн Дарив сумынхан байдаг юм л да. Тэгээ Өөлөн эхийн чинь тэгээд олхнууд авгийн талаар Чингис хааны гаргаж захиж яасан юмнууд их байдгийн тэгээд тэрнтэйч болдго юм уу яадгийн Ховд аймгийн Дарив сум их онцлогтой. Зүгээр одоо ингээд энгийн жишээ хэлэхдээ улсын баатартай 10-аад хөтөлмөрийн баатартай за шинжлэх ухааны докторх чинь 15 боловсролын докторх ч одоо 70 80 төгөж явна шүү дээ. Нэг сум шүү дээ. Авиа цолтон гэхэд ич гараад явж явах жишээтэй.
төрийн шагналтан гурвал ингээл ерөөсөн тэр алдартай улсуудыг ингээд яриад явах юм бол их том тоо гардаг юм. Заримдаа зарим аймгаас ч зарим тоо нь бол сумынхаа хувьд яваад явчихдаг л да. Тэгээд би бас тэр одоо сайн хүний үрсэд сайн гүний удам мөхсай байдгийн болов уу гэж нутгаараа нутгийн зан олноороо их бахархаж байдгийн шүү. Мөнгөн дуудахт суудтайда мөргөж биширсэн олохнууд мөрөдөл хүсэлэн даатган мандан хогцсон даривчууд сутан олохнууд цуута сутан датани ониги Öndör det sayate odung ikke sådomte Han çekisil nağıta Hakan soğamtan Sotay nozhut sotay Sotay nartani öldü Тэнгэртэй хайлдаг тэрэл домгийн алтай Омог бардам дэгэсин Омог түүхийн орон Сотай нозхууд сотай Сотай нартани Тэгэхээр яагаад энэ тухай асууж байгаа вэ гэхээр хооч үеийн залуучуудыг хүмүүс бас янз бүрээр л одоо сурахгүй байна, ажиллахгүй байна, уншихгүй байна гэж ярьдаг болсон. Гэхдээ бас сурч байгаа, ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа янз бүр л байгаа. Гэхдээ яг энэ сайхан нарийн түүхийг, энэ сайхан бахархууштай түүхийг хооч үеийнхэн дөрөнд хэр хэлж өгч байгаа вэ? Хэл их чухал сэдв хөдлөж хэлж өгч байгаа гэж асууж штэ. Тэгэхээр үе үед одоогийн залуучууд хэрэг алга гэж бас Ахмад үе залуучуудаа голж ирсэн юм болов гэж боддгийн нэг талаас нь. Энэ бол үргэлж хэрэглэгдэж явсан юм болов гэж. Тэгэхээр зэрэг одоо бас ингээл бодоход бидний туулсан зам интернетээр ажлын туршлага энтергээл ингээ харахтаа залуучууд заримдаа голгож байгаа юм шиг л харагддаг. Гэхдээ би орчин үеийн залуучуудыг нэг ямаараа бүр үнэхээр илүү гэдгийг би хэлмээр байгаа. Тэр юу гэдэг зэрэг одоогийн залуучуудын мэдлэг боловсрал бол одоо бидний үе ихтэй бүр энэ зэрэгцгээргүй болсон. Бид ч бас өмнөх үеэс арай илүү улсралтай дээд сургууль төгссөн хүний их юу адаг байсан бол одоо тэр дээд сургууль төгссөн биш ерөөсөө хүүхэд төрсэн цагаас эхлээд дэлхийн мэдээлэл юмыг бол маш их авдаг болж байна. Тэгээ өөрийн чи яг тэр асуултандаар би бол одоо бас юм ярих гэж боддог байхгүй юу. Энэ ард түмний зан заншил ёс зүй ерөөсөн үе үед яаж ирсэн юм гэхээр амнаас амд амьдралаас амьдралд ахугаас ахуйд уламжилж ирсэн юм биш байгаа даа гэж бодогддог болчлоо. Яагаад өгөхтэй зэрэг чонон сүлд гэдэг хятад хүний бичсэн өвөр Монголын одоо ном байна шүү дээ. Энийг ингээд харахад үгүй ер нь бүр нүдэнд харагдтал одоо өөрөөр тэр монголчуудын тэр бэлчээрийн малаж хуу байгальтайгаа зохицож ирсэн юмыг амнаас амд ааваас хүүд өөгөөс аавд хүүгээс бүр ач зээ нарт ингэж амаар дамжиж ирсэн шиг байна.
Тэгэхээр одоо яагаад болохгүй байгаа юм бэ гэхдээ зэрэг одоо бол залуучууд асар их мэдээллийг олон шугамар авдаг мөртлөө нөгөө олдуул үлдэнэ гэдэг шиг бүх мэдээлэл дотроос хэрэгтэй мэдээлэл бүр тогтвортой сурчлалтаа авч чадахгүй болж ирж байна одоо гэдэг бодлого гарч ирж байна. Тийм ч учраас тэр ард түмний байгальтайгаа зогсож амьдарч ирсэн, тэр бэлчээрийн малч хуу эрхэлж ирсэн энэ уламжлал, энэний дагсан соёл, энэний дагсан амьдралын хөвшил бол амнаас амьдралаас амьдрал дамжиж ирж байсан. Энийг зүгээр номноос уншаад юм уу эсвэл киноноос хараад энэ үлдэнэ гэдэг юм ер нь байхгүй болж байгаа юм шиг байна. Чи яагаад бэлчээрийн малч хуу их голлоод байна үхтэй зэрэг үнний шалгуур практик ерөөсөө амьдрал үнэн зөвийг ялгаад өгдөг юм байна гэдг нь харагдаж байгаа юм. Монголчууд хүн төрөлхтний хөгжлийн энэ зам руу ороод 20 хэдэн жил болж байна. Ямар ч байсан тусгаар тогтносон Монгол улсыг өдөө хүртлээ өгдөөдсөн бидэнд өргөж өгсөн. Зундаа зүтэрсэн ч гэсэн сая 500 мянган автогад ирүүлж километр нутагтаар 3 сая иргэн одоо 3 сая дахь иргэн төрнө гэл ингээд явж штэ. Хүнд замыг туулсан 90-ад онд одоо олон хүмүүс мэднэ. Лангуундар давснаас өөр юм байхгүй байсан гэдэг чинь үнэн шүү дээ бас. Бүх юм картанд ороод. Одоо бол бүр өөр болчихж байдал маш их өөр болж ирж байна. Хүндрэлтний нийтгччлэг орж. За энэ хугацаанд бол бас хүндэрж байгаа юм байна шүү дээ. Иргэд эрүүл мэндийн асуудал байна. Ялангуяа тэгсэн мөртлөө монголчууд яагаад бүр айхтар ийм эпидемигийн халдвар төвчөнд нэрвэгдэхгүй байна уу? Яагаад өлсөөлөнд нэрвэгдэхгүй байна уу? Яагаад уургийн дутагдлалд орохгүй байна уу гэдээ ингээд харахтаа зэрэг ерөөсөө нөгөө бэлчээрийн малч хүнчил буян байсан юм шүү. Тэр болгон шинжлэх ухааны техник хөгжөөгүй. Тэр болгон хүнсний зүйлээ шинжилж судалж хортоо харгууг нь мэдэж чадахгүй байгаа ийм үед хинээс ч асуухгүй, хинд ч хэлэхгүй, хиндийг ч сэжиглэхгүйгээр одоо ирсэн юм бол энэ бэлчээрийн малч хууд авсан хүнсний бүтээгдэхүүн байна шүү дээ. Ургамлжил авах газар дарааллын бүтээгдэхүүн жил авах. Гэхдээ зэрэг энэ маань одоо монголчуудыг энэ эмнэлгийн хөгжил одоо төв суран газар хэцүү байна л да. Тэгтэл хэдэн орон нутагт байгаа хүмүүс ч юм бол барагтаа бол өвдөхгүй байх шүү дээ. За зүгээр энэ одоо илүүний нэг 60-аад онд бас нэг тархсан нэг 60-70 он хүртэл үргэлжилсэн шар өвчнөөс болж монголчуудын илэгний өвчлөл нэлээд байх шиг байна. Вирусын өвчлөлт тэрнээс бус тийм нь бол ерөнхийдөө гайгүй шүү дээ. Бэлчээрийн малч буян шиг байгаа юм. Гэхдээ зэрэг энэ бэлчээрийн малч энийгээ дагсан эрүүл мэндийг бол монголчууд л судлахгүй дэлхий мэддэг юм байна шүү дээ. Хамгийн нэг одоо шилдэг жишээ хэлэхэд монголчууд төрсөн их хамгийн их ядарсан гэж үзэж шил уулгахтаа шинэ хоньны шил уулгадаг шүү дээ. Гэтэл эмчнэр хоньны мах идэж болохгүй гэдэг. Энэ бол одоо Европ эмнэлэг шүү дээ. Гэтэл Европ эмнэлэг шинэ тухайн Монгол бэлчээрийн хоньыг бол хизээч судлаагүй. Австралийн энэ тэжээлийн хоньыг судлаад тэгэл тэр нь болохгүй байна гэдэг. Гэтэл тэгж ярих юм бол одоо үхрээс илүү их нарийн үхэр ч юм бол нэлээд өндөр ургасан өвсийг хилээрээ ороож иддэг учраас тийм ээ. Бас тэр болгон үржил шимтээ тэр болгон витамин тургамлыг бас идэж чаддаг ч юм уу ч юм. Хонь тэгвэл ялангуяа говийн бүсийн, тал хэрийн бүсийн, алтайн бүсийн хонь бол хамгийн нарийн ургамлыг олж иддэг юм байна. Манай эрдэмтдийн хэлж байгаа хамгийн наацхийн нэг 150 орчим витамин тургамл иддэг юм байна шүү дээ. Тэгээ тэр чин тэр чигээрээ ийм явж байгаа байхгүй юу? Энийг судалсан хүн байна. Одоо хүнд өвчнөд нэрвэгдсэн зарим улсуудаар нь хоньны мах идэж бай гэд ингээл жишээлбэл одоо улсын их хурлын гишүүн байсан цагаанкуугаад нэг их үнэн хөвгтэй хүн байсан да. Зайлбал улсын их хурлын гишүүн байсан доктор хүн. Тэгээ тэр хүн би бас нэг бүлгийн ахлагч улсын их хурлын дэд дарга байхад нэг ойн болоо тэгээд гэрт нь очиод байсан тэр цагаанкуугаа нэг юм хэлж ирсэн юм. За залуучуудаа би та нар шиг одоо улсралтай улсууд юу хэлэх вэ? Ганцхан юм хэлье би говийн хүн. 4-5 сард та нар өдөрт хоолндоо нэг зүсэн сүүл хийж идэж байгаарай. Тэгвэл та нар хизээч уургийн дутагдлалд хавар ядрахгүй шүү гэж хэлдэг байсан. Хоньны сүүл. Хоньны сүүл. Би лав тэрийг хэрэгжүүлдэг тэр хэл зөв юм шиг байна. Тийм ээ. Тэгээд ингээд эрэхтэй зэрэг чинь ер нь одоо энэ бэлчээрийн малч хуугаан судлах хэрэгтэй юм шиг. Социализмын юу эсгэлээд манай хатуу намхыг хаана гаргадаг гэсэн мэдгүй гадаадад. Орос руу гаргадаг. Үгүй. Орос руу ч хоньоо ямаага үхрээд угаа гаргацдаг байсан.
Япон, Англи хоёрт олон жил одоо адууны мах гаргаж байна шүү дээ. Одоо бүр тэр сонгон хайрхын дүүргийн тэр 22-ын төвчний наадталтаар бүр Японд адууны мах гаргадаг бүр тийм үйлдвэр ч юм уу бас байж шүү дээ. Тэгээ бодгийн Япончууд л нэг адууны махаар л хоол хийгээд байж гиндээ. Англичууд л нэг манай Монголын адууны махаар хоол хийгээд байж гиндээ. Тэгээ одоо энэ чинь ингээд харахад өвлийн цагт монголчууд чинь адууны мах иддэг шүү дээ. Би бол тэрийг хүнсний зориулт дээр хэрэглэхгүй байна гэж бодож байгаа. Ерөөсөө Монголын тэр адуунд их чухал юм байгаа учраас нэгдүгээр эмний чиглэлээр хэлж байгаа юм болов. Хоёрдугаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэж байгаа юм биш үү гадаа л гэж боддог байна. Адууны махаар гоо сайхны бүтээгдэхүүн хийлгэж. Бүтэр байгаа шүү дээ. Чөчөнд ч юм байгаа байхгүй. Зүгээр зөндөө олон л байгаа шүү дээ. За ямар ч үслийн юм хийж байгаа гэдэг нь тодорхой юм байл. тодорхой. Манайхан бол хүн хоолж гин гэж бодоод байдаг. Тэ тэр олон сая хүнд манайхаас гарч чадар жоох адууны мах ямар юм нэ хоол болох вэ? Юу л болооч тээ. Гэх мэтлэнгээр бид нар энэ ер нь монголчууд олон юу гэж яах гэж нэг тийм үг байдгийг шүү. Тэрнээс их сургамж авч ажил амьдралаа зохицуулдаг. Сахалдах юу гэж миний талаар, манай талаар хүмүүс ер нь юу ярьж гин гэж энэ одоо мэдээллийг их авч амьдралаа зохицуулж ясан ард түмэн юм шиг байгаа. Орчин үеч гэсэн хэрэгтэй болоо гэж бодож байна. Өөрөөр хэлбэл дэлхийд үлдсэн энэ цорын ганц бэлчээрийн мал аж ахуйг нэг устгахчгүй шиг бэлчээр нь алга болоогүй нөхцөлд устгахчгүй шиг юм бол монголчуудыг олон жил бас олон юмнаас аварч магадгүй л гэж бодож байна. Энд гэхдээ миний одоо мэддэг юм биш үү? Гэхдээ монголчууд бас сайхан хэлдэг шүү. Маг дагууламтаас тий. Буйныг хэлдэг. Буйныг хэлдэг. Тэгэхээр хүний эрхийн комиссын дарга. За тэгээ хоёулаа зүгээр энэ монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн тухай ярьж байгаад ингээд зүгээр ингэж бодлоо л да. Хүний эрх гэж өнөөдөр одоо залуучууд яг юуг ойлгоод байгааг би сайн мэдэхгүй байгаа. Ураараа байх, зараагүй байхыг л хэлээд ойлгоод ах шиг байна. Тэгэхээр энэ хүний эрх гэдэг маань бол байсан зүйл тийм ээ. Байсан зүйл. Зүгээр эрт дээр үеэсээ монголчууд ч энийг бас яг ингээд хуульчлал дэвтэр дээр бичээд уншиж хийж байгааг бол болохоос байсан зүйл ч тийм. Тэгэхээр энийг та бас нэг тэр хүний эрх гэхдээ зэрэг бид нар дураараа авирлахыг ойлгоод байгаа тийм биш. Хүний эрхийн асуудал бол хүнийг өөрийг хөгжүүлэх гол их сурвалж байдаг юм байна. Ерөөсөн тийм ч учраас дэлхийн нийтээр хөгжилтэй, боловсралтай, эрүүл, сарвал нийгмийн бүтээг, нийгмийн гишүүн бий болгыг үл тэр эрхчлөөг нь бодтойтлох ёстой гэж үздэг юм байна. Тийм ч учраас олон улсын гэрээ конвенц олноороо батлагдаж ихэнх орон үндсэн хуулинд хүний эрх хэрэгжлийн асуудлыг тусгадаг юм байна. Гэхдээ зэрэг манайхан бол дураараа ажиллах нөгөө эрхгүй гэдэг шиг юм ойлгоод байгаа юм. Үгүй. Эрх хэрэгчлөө гэдэг чинь өөр төр үүрэг хариуцлагыг давхар байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл би эрх хэрэгчлөөг эдлэхийн тулд чиний эрх хэрэгчлөөг зөрчихгүй л байх хэрэгтэй. Гэтэ зэрэг нийгэмд өөрийнхөө байр суурийг зөв болоод өөрийгөө хөгжүүлэх арга тэр механизм олоод явуучих нь гэсэн үг байхгүй юу? Тийм учраас дэлхийн нийтээр энэ дээр анхаарал байна шүү дээ. Монголчуудын хувьд бол энэ хүний эрх хэрэгчлөөний талаар бол дэлхийд уламжлалтай ард юм. Заримдаа монголчууд бүх юмны ангадагч юм шиг л одоо парламентын анхдаг анхны чөнцөл баталж ирсэн юм шиг яриад байгаа. Энтэй бол мэрэгжлийн хүний хувьд би зөвшөөрдөггүй. А хүний эрхийн хувьд бол монголчууд бол бас тийм уламжлал угаасаа байсан юм байна. Хоёрхан жишээ хэлье би. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, гендерийн тэгш байдлын асуудал нь Азийн орнуудад, Африкийн орнуудад, Арабын ертөнцид маш хурцаар тавигдчихэж шүү дээ. За Европт бол энэ асуудал нэлийн гайгүй болчихсон. Монголд бол энэ асуудал харьцангуйгаар энэ орнуудтай харьцуулахад гайгүй. Яагаад? Угаасаа монголчууд чинь эмэгтэйчүүдийг их гэдэг утгаар нь хүндэлж дээдлж ирсэн ийм ард юм байхгүй юу? Магадгүй шашны урсгалын зарим юунаас болоод бас одоо эмэгтэй хүнийг тэр талын урсгал жаахан орж ирж яасан нь юу гэдгийг дорд заяа тааж гэдэг юм уу? Эсвэл одоо бас одоо уул усанд гарахад одоо болохгүй ч гэдэг юм уу? Тийм юм явж исэн юм байна лээ. Түүнээс эмэгтэй хүнийг дандаа их гэдэг талаас нь харж яасан гэдэг бол энэ дэлхийд байхгүй л ойлголт шүү дээ. Нэг талаас. Нөгөө талаас энэ цаазаар авахыг Монгол халаад 2 жил болж байна. Тэгвэл дэлхийд эмэгтэй хүнийг цаазаар авдаггүй 2 улс байсан юм. Нэг нь Монгол. Би өөрөө бас судалгаа хийжсэн судлаач хүний хувьд энийг одоо бас уншиж байсан байхгүй. Бусад бүх орн цаазаар авах ялтай. А Монгол бол эмэгтэй хүний цаазаар авдаггүй байсан байхгүй. Гэхдээ ингээд харахтаа зэрэг боломжтой өвгдээдсээ хөндлөж байсан. Монгол 60-аас дээш насны хүнийг цаазаар авдаггүй байсан. Цаазаар авах ялтай мөртлөө. Насан турш хүүхдээ цаазаар авдаггүй байсан. Өөрөөр хэлбэл 18-аас 60 хүртэлх насны эрэгтэй хүнд
онц ноцтой гэм тэргүүлсэн үед цаазаар ухаалаг хэрэгжилж байсан. Жоохон тийм хэрэгтэй хүн л. Хэрэгжилж байсан тийм ээ. Ингээд ирэхээр тэр энэрэнгүү талаасаа энэ олон юмнаас ингээд аваад арахад бол үнэхээр хүний эрхийг дээдэлдэг. Ялангуяа эзэн Чингис хааны Монголын нэг одоо эзэнт хүрэн бий болсон цагаас эхлээд тэр тэгш байдал шудраг асуудлын талаар бол маш их номлож ирсэн байна. Хууль домжиндоо тэр зан зайшилтан суулгаж өгөх юмыг бол их илүү одоо бодож байсан. Ерөөсөө хүн эрх хэрэгчдийн асуудал чинь хүн эхээс төрөхдөө адилхан улаан нэлзраа юм л төрдөг. Цаашдаа нэг хэсэг эрх мэдэлтэй болоод эрх мэдэлхүйг даралдаг, доромжилдог. Хөрөнгөтэй нь хөрөнгөгүй доромжилдог, хөрөнгөгүй амьдрах эрхэнд хөрөнгөтэйдээ зарагддаг ийм систем явчихсан. А хүн төрөхдөө юугаар ялгаатай хүүсээр ялгагддаг. Энэ миний хэлдэг түрүүний одоо зарим орнуудад ялгуурлан гадуур хүндэслүүлсэн. Арсны хөнгөөрөө нэг ялгаатай төрсэн. Энэ одоо бас өнгө төрстөн одоо цагаан арстан, шар арстан гэж бас нэг арсны хөнгөөр ялгуурлах ийм байдал дэлхийд бий болсон. Одоо энийг арилгах гэж их үзэж байна шүү дээ. Тэгтээ зэрэг ерөөсөө хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан гол зарчим юу болсон гэхтээ зэрэг хүн айх аюулгүй гачигдах зовлонгүй л байх ёстой гэдэг энэ л юм. Жишээлбэл одоо бид нар хүүхэд байсан том биетийн нэгэд эрэлтгэл байсан шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхгүй л байх хэрэгтэй байхгүй адилхан хүүхэд болоо хүүхэд л байх хэрэгтэй. Харин сүүлийн үед ярина нэг тийм ойлголтууд хүмүүст хэлээ их дэлгэрэнгүй байгаа. Зүгээр хүний эрхийн түгээмэл тунхаглалт хүн эхлээс төрөлтэй эрхтэй төрөлдөг гэж. Тийм ерөөсөө энэ бол хэн нэгэн одоо төрөөс хийж байгаа хөш буян гэж ерөөсөө үзэхээ байсан. Энэ бол хүн дэлхийд мэдлэгтэй одоо монголчууд гэдэг чинь одоо хүн төрөхөд хүнстэйгээ ирдэг аж гэдэг хүн төрөхөд буянтайгаа ирдэг яг тэр шиг бурхны гişиг буян заяатайгаа ирдэг юм бол энэ хүний чөлөөт байдал байхгүй дээ. Хүний эрх хэрэгчлээ гэдэг чинь одоо биний түрүүн хэлсэн шүү дээ. Нэгнээс айж имээдэггүй зөв шудраг явж яхад нь одоо ор хоронгүй идэх хоолгүй зовд тачлахгүй л байна гэсэн үг шүү дээ. Бүр одоо яхаад л одоо хөрөнгө барж ятсан баян биш байд юм аа гэхэд нэг өмс хөвцтэй хоёр хоос идэхгүй онохгүй хөтөн дулаанд байгалийн юунаас өөрийгөө хамгаалах хувцастай орон байртай анхны хэрэгцээ тэр шүү дээ. Тэгээд тансаг байх нь бол тэрний дараагийн асуудал байх л та. Тэр хүний хөдөлмөрийн асуудал. Тийм. Зүгээр танай байгууллага яг энэ хүний эрхийн тухай хүүхэд залуучуудад иргэдэд ер нь хэр зэрэг сурталчилгаа хийж байна. За манай байгууллагын хувьд бол 3 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. За нэгдүгээр эрхэм зөрчигдсөн хүмүүсийн талаарх гомдол хүлээж авч шалгаж тэр зөрчлийг хариулах чиглэгдсэн гэсэн үйл ажиллагаа байна. За нөгөө хоёр дахь үйл ажиллагаа бол ерөөсөө нь өөрөө чиглэлд хүний эрхийг хөвгүүлэн дэмжих үйл ажиллагаа гэдэг хүрээнд сургалт сурчлагын ажил байдаг. Ерөөсөө хүний эрхийн асуудлыг бүх хүнд ойлгуулж яснараа тэр хүний эрхийн нэг гэсэн хүний эрхийн зөрчиж болохгүй байна гэдгийг ойлгодог. Нөгөөх нь биеэр нь зөрчигдсөн тохиолдолд бас энэ эрхээ сэргийлэх юм байх шүү гэдэг мэдээллийг авдаг. Энэ чиглэлээр нь бид нар бол одоо сурчлагын ажлыг аль болохоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз одоо сурчлагын материал, ном тохиомол гаргах замаар нэг хэсэг явж байна л да. Энээс гадна тодорхой сургалт хийж байгаа. Өнөөдөр ч гэсэн орхон бид нар орхон аймагт ирсэн гол зорилго юу байна вэ гэхтэй зэрэг энэ сэтгүүлчдэд хүний эрхийн сургалт явууллаа. Яагаад сэтгүүлчд хүний эрхийн сургалт явуулдаг? Яагаад гэвэл зэрэг иргэдийг хүний эрхийн байгууллагатай холбодог гол сувг бол эцэст энэ хэвлэл мэдээллийн байгууллага байгаа байхгүй юу? Хүссэн ч хүсээгүй гэртээ сууж байгаа телевизээр үзэж яхад өөрт нь мэдээлэл нь ирж л байдаг. Ойлголт төрж л байдаг. Тийм учраас олон нийтийн дэмжлэг авахгүйгээр хүний эрх хэрэгчлөөг хангана төрийн байгуулагч, төрийн албан тушаалтанч эсвэл иргэн өөрөө ч гэсэн байдгүй юм байна. Тэр энэ талын мэдээллийг л хоёр талд нь түгэж идэг хүмүүс чинь хэвлэл мэдээллийн байгууллага тэдний ажилтнууд байхгүй юу? Тиймээс тэд нартаа хүний эрхийн мэдрэмж суулгана гэж нэг юм байгаа юм. Хүний эрхийн мэдрэмж суулгана гэж. Мэргэжил гэж юу вэ гэхтээ зэрэг хамгийн сайн чаддаг юм аа гэдэг өнгөө байдаг үстэй. Тэр шиг эмчхүн ч гэсэн ингээл хүн хараад шууд хэлдэг үстэй. За юу үдэж яах гэхээс алдаад баг хараад онш туршлагатай эмчнэр тавьдаг шүү дээ. Тэр шиг хүний эрхийн мэдрэмж суулгаад өгөх юм бол ямар ч ажил эрхэлдэг хүмүүс асуудал хандахтаа тэр хүн талаас хүний эрхийн хүний эрх хэрэгчлээ хүндэх тэрл байдлаас эхэлдэг байхгүй. Тийм учраас энэ хэвлэл мэдээллийнхэнтэй бол хүний эрхийн үндэсний комисс үлэмжлүүд нэлээд тийм олон арга хэлбэрийг ашиглаж байгаа юм л да. Тэрний нэг хэлбэр нь томоохон
хэвлэл мэдээллийн байгууллага, орон даяар үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг одоо цуглуулж клуб байгуулж ажилладаг хүний эрхийн үндэсний комиссар. Тэд нар манай одоо хүний эрхийн сургалт гарч байгаа материал энэ төр дээр бүр нэлээд бид нартайгаа хамтарч ярьдаг. Байнга одоо баакумжлалт сургалт тэгээ заримдаа бид нар чинь 2 хоногор 3 хоногор хотын ойролцоо аваа явчихдаг шүү дээ. Хертэн хориулгүй. Тэгээ нөгөө хүний эрхийн сургалт хийгээд явчихдаг. Тэгээ зарим нэгэн одоо бүр хүний эрхийн юмдаар нөгөөдөл чинь дагуулад ингээд явчихдаг байхгүй. Тэгээ нөгөөдөл маань бүр одоо сэтгүүлчийнхаа зэрэгцээгээр хүний эрхийн мэрэгжилтэн болоод нөгөө сэтгүүлчдийн хичээл заагаад явж байгаа байхгүй. Жишээлбэл одоо энэ дархан өчигдөр өнөөдөр энэ Орхон аймагт ажиллаж байна л да. Монголын үндэсний олон нийтийн телевизийн сурвалжлагч Өлзий сайхан гэдэг залуу манай энэ клубын гишүүн л дээ. Хэд хоногийн өмнө би бас телевиз дээр хүний эрхийн өдрөгээ явуулж асан чинь маргааш би одоо автобусаар Сэлэнгэд явлаа одоо нөгөө сургалтанд явлаа гэдэг. Нөгөө манайхан тэр зардлыг гаргаад өгчихсөн. Тэгээд байгууллагатай яриад ингээд ойрын аймагуд Даранга, Уранга энэ аймагуудад энэ сургалтыг хийхэд нөгөө сэтгүүлчдийн өөрсдийн явуулж байгаа юм байл л дээ. Тэгээ энэ залуу маань бас тэнд Сэлэнгэд яваад ирсэн байл. Өнөөдөр надтай хамт энэ хоёр аймаг дээрээ ингээд сургалт хийгээ явж байгаа байхгүй. Сэтгүүлчхэн өөрийнхөө зовлон жаргалыг мэддэг. Дээр нь хүний эрхийн асуудлыг заах дараа зэрэг нөгөөдөлд яг таарсан санаа сэтгэлд нийцсэн мэдээллийг өгч байгаа байхгүй. Тэгээ энэ бас их үр ашигтай хэлбэр юм байна даа л гэж боддог юм л да. Ер нь хүн хэлхээс наашгүй цаас жичгээс наашгүй гэдэг шиг альва мэдээллийг өгчл байвал хүн гэдэг юм тэр мэдээллийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулдаг шүү дээ. Хаар шатар тоглож байна та. За да уг нь шатар тоглолгүй 4 жил болж байна гэж хэлж болно. Тийм үү тань. Тий, яагаад гэвэл зэрэг энэ парламент чинь нэг стресс тайлах арга шатар байсан юм аа. Ич багварлын гишүүн болчиход тэгэл энэ тэнд нэг шатар болдог. Тэгсэн 100 гэдэг гишүүн байсан. Тэгээ би чи шатар тоглохдоо хүний хорог малтдаг хүн шүү дээ. Өөрөө муу. Хор малтж яж дөрөөр хөргөж яж ганц нэг хожид авдаг. Тэгэл 100 гэж нэг мундаг хүн байдаг гэж хорн тоглол. За энэ мундаг хүний чинь нэг сайхан 50 байдаг гэлсэн. Би 100-ыг хожидсан байхгүй юу. Сүүлд нь бодоход бүр гайхмаар. Сүүлд нь 100-ыг хожих нь үтэйхэл ойролцооч ничиж чаддаггүй байсан. Яасан боо мэд. Тэгээд тэр бол бүр багварлаас боломжтой одоо ч хүртэл байдаг нэг юм байна. За тэндээсээ гараад цэцэд ирсэн цэцийнхэн бол одоо манай жанцсан гасгацуулаад бас цэцийнхэн жан завсралгаараа жаахан шатар тоглодог байсан. Манай хүний эрхийн үндэсний комиссар шатар тоглодог хүн байхгүй учраас тэгээд за яг 100 лагер магаар дараа найзуудтайгаа манай найзууллаа шатар тоглодог усуд бай. Тэд нартай хаяа нэг тоглох юм да. Тэгэхээр чинь 5-6 сар жил 5-6 сар шатар тоглоогүй байж байгаа ихтар ямар юмны шатар тоглоно. Би харин таныг шатар тоглоогүй ингэж удсан гэхээр бас их гайхаж байна. Харин тий. Уг нь бол жоохон завчлаа гаруулдаг сайхан шатар тоглоод тийм тэр чинь нэг тоглож байгаагаас илүү нэгнийхээ хорыг малчих нь их л том стресс тайлгддаг шүү нэрээ. Ангой ер нь хэр сөлийн үед ярьж байна. Энэ чи бас нэг очинтойгоо холбоотой юм байна шүү дээ. Ерөөсөө юу? Тий. Хөдөө одоо ингээл явхад машин дотор нэг яахын гадагшаад явхад яахын найз нөхдөдөө цуглах юм уу эсвэл нэг энгийн үед нэг яах ярих нөхөөс тэр онгоо гэдэг чинь тэр хүнд ярьж байж тэрний тэр нюансыг мэдэрчээж ярихгүй л онгооч бас утгагүй юм байна шүү дээ. Тэгтээ оцрохгүй байгаа. Тий. Амьдралыг амьдрч үзсэн хүн л амьдралыг мэддэг болохоос амьдрч үзээгүй хүн хүсэж зовлон гэж ойлгодог гэж. Тэр улс төрөөс одоо хол болоод их тайван амгалан байгаа байх гэж бодож байна нэг. Тэр их хурлын гишүүн байх их зовлонтой юу? Тэр олон хүний төлөө санаа тавих. Тий. Би их хурлд байхад бас нэг юм дэх санаа зовдөг байсан шүү. Тэр хүүхдэр нөгөө сонгуулаар ингэж яваад ядарсан зүтэрсэн хүмүүс л уулздаг шүү дээ. Дараа нь одоо нэг сонгогч уулзах ихэд хамгийн зовлонгаад ярьдаг. Тэрийг биелүүлж чадахгүй болох дараа зэрэг шаналдаг байхгүй юу. Харин харьцангуйгаар тэр зовлонгоос салсан л да. Тэгтээ хүмүүс ярьдаг байхгүй юу. Гэхдээ ер нь гадаадад энэ парламентын гишүүнийг олон жил хийсэн бүр өвгөртлөө хийх нь их одоо үнэхээр нэг чухал байдаг юм байна гэдэг. Би бол сүүлийн үед энэтэй санал нийлгүй нөгөө ялагдаж гарч чад одоо юу гэдэг өөрөө чадахгүй болох дараа гэж хүн бодох үедээ гэж боддог юм. Тэгтээ бас бодогч байгаа юм ярмаар санагддаг байхгүй.
аливаа юмд ч нэг хязгаар гэж байдаг юм шиг байна. Би 2004 онд сонгуульд ялгахдаа болоо өрдүүлсэн л да. Тэгээд сонгуулийн одоо эрг хорооны шийдвэр гараад тэгээд тэр бодлын хамтлаганд гарсан байхад би тэгээд тогтоолгоч хэрэглээ буцаад авцсан. Би баярлж явдаг. Би парламентд 4 удаа сонгогдлоо болоо шүү дээ. Бас өөргөө биелүүлэх ихний үед үндсэн боловсруулах ажилд анханаас нь эхэлж оролцож үндсэн боловсруулалтад оролцлоо. Бас Монголын энэ төр зөх хэмжээгээр л. Одоо тэрийн тусгай алба хашаад 10 жил болж байна. Үндсэн хуулийн 6 жилийн хүний эрх хэмжээний комисс 4 жил болж байна. Энэ бол хуульч хүний хийх ёстой. Бас өөрийнхөө оруулах хувь нэмрийг бас хийж явна гэж ингэж боддог. Харин зүгээр заримдаа нэг төвчээр алдагдчих юм нэг л юм байдаг. Яг тэр нөгөө та нар ч мэдэхгүй хаад улс төрийн төвчөнд дүүрсрэнгаа гэж их тийм нэг цагаан ламын дүүрсрэн. Цагаан ламын дүүрсрэн гэж харах ухаантай их мундаг өгөн байсан юм байлээ. Сүүлд нь би ч бас уулзчихлээсэн л да. Тэгээд дүүрсрэнгаа нэг улс төрийн төвчнөөс чөлөөлөгдөөд балгаар төлөөлчин сайдар атсан юм лээ. Тэгээд нөгөө элчин сайд чинь зөвхөн нөгөө бэлдсэн үг уншдаг. Тэгээд нэг бэлдсэн үг уншчих. Тэг ороод байгаа ч юм сайхан бурж ээжээ. Одоо энэ нэг цаасыг уншихад мөн төвхтэй юм да гэж хэлсний үг энэ улс төрчдийн дунд их байдаг. Тэр хүн шиг одоо улсын их хурлын гишүүн байхад ч бас нэг үзэл бодлоо нэг чөлөөтэй илэрхийлдэг байж та. Одоо ингээд нэг төрийн тусгай алба ашиж байгаа болохтой зэрэг дуурмаар байсан ч гэсэн одоо тэгэл ямар ч арга байхгүй. Одоо тасч яан дөө. Тийм харин энэ дүүрэг хүлээсэн учраас. Дүүрэг хүлээсэн учраас. Үндсэн хуультай бол таны амьдрал салшгүй холбоотой. Улсын баг хурлаас эхлээд л тэгээд ардын хурлын депутат байж байгаа улсын баг хурл. За тэгээд улсын их хурл 4 жил. За бүлгийн ахлагч, хурлын дэд дарга гэл энэ олон албаа шижсэн. Дараа нь үндсэн хуулийн цэцэд байсан. Тэр үндсэн хуулийг ер нь хаяа нэг манайхан засчих гад байдаг. Үндсэн хуулийг засч болдог зүйл юм уу? Тэр би депутат байгаагүй баг хурлын гишүүд, депутат биш баг хурлын гишүүд гэдээ байсан шүү дээ тэр тодорч. Тэрний нэг нь. За үндсэн хуулийн одоо ер нь яг анх үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал 88 онд яригдсан. 88 онд улс төрийн төвчний тогтоол гараад Батбанк даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч. Тэгээд талига чимэдгоо их сургуулийн багш Төмөр Битэрийг би намын дээд сургуулийн багш Битэрийг дуудаж ирээд за одоо ингээд ажлын хэсэг таяр одоо энэ юм бичнэ. Одоо энэ одоо улс төрийн төвчний гишүүд ингээд бүлгээр нь хариуцаад ажлын хэсэг орцсон гэд ингэдэг байхгүй. Тэгээ Битэрийг одоогийн тэр Отрын ордны зүүн уртлын болон 464 дугаар өрөө гэж байдгийг томроо. Тэнд Битэрийг одоо энэ таяр ажиллаа гэдээ оруулж ирээ суулгацсан. Тэгээд бид нар бинийг мэднэ л дээ одоо улсын их хурлын гишүүн байсан талигач Төмөр шүү дээ зайлвал. Төмөр их гоё бичдэг. Маш гоё бичнэ. Хэлбэр нөө. Тий, бичгийн хийв гэж байгаа чинь гоё шүү дээ. Би хоёр их гоё бичдэг хүнийг мэднэ. Нэг нь энэ бүхэн холбооны миний одоо баганаас данзан. Энэ хоёр бол хачин гоё бичнэ. Тэгсэн Төмөр бүгд найрамдах Монгол Орд улсын үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт гээд цагаан цаасан дээр өччихад нөгөөх чинь бичнэ би цаанаас ингээ харсан их гоё бичээд. Тэгээ би энэ луг харж ирээж ирсэн. Бүр хөтлийн нэлдэ. Тэгээд нөгөө хоёр чуганц хүрээ нүүлэхгүй гэсэн юм шиг юм битэд хоёуланд бодогдсон шиг байх угаасаа шүү дээ байхгүй. Тэр цагаас эхэлж оролцсон. Тэгээд 90 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цөөхөн хүн хийсэн юм шүү дээ. Тэр одоо анхны ерөнхийлөгч тэр үеийн ардын их хурл улсын баг хурлаг гэдэг тогтолцоогоо чинь ёстой чимэдгуун оюун ухаанаар 4-5 хүн хийсэн юм байна. Тэгээд тэрий чинь 90 онд одоо тэр үеийн ардын их хурлын депутатаар батлуулах чинь Төмөр өтер чинь хичээл за чимэдгуйгаа ч нөгөө одоо 90 чадвартай хүнд дургу систем үйлчлдэг шүү дээ нөгөө чимдэл хийж энэ буруу юм хийж байгааг салдаг байсан. Битэр чинь нөгөө депутатуудад хичээл заа гэж ойлгуулгээд ягаад өгтөө тэр үеийн чинь нөгөө улс төрийн тэмцэл гар өргөдөг ухаангүй депутатууд гэдгсэн. Тэгээ нөгөөдөл одоо энэ батлаад өгөөч гэхдээ та нар ямар үед нь гар өргөдөг ямар үед нь гар өргөж одоо гар өргөдөг гэдэг ингээд ийм л үед тэр юу аасан. Тэгээ тэрний дараагаар улсын баг хурл байгуулагдаж одоо үндсэн хуулийн ажлын хэсэг байгуулагдав. Тэрнээс батлуулах хүртэл одоо өдөр алгасаагүй явсандаа. За 90 Ястонга ардын цэцгч гэж юу байлаа, авдаг өгдөг ч гэж юу байлаа гэж кинонд гардаг шиг тэр үеийн нийгмийн амьдрал, тэр үеийн одоо боловсрол мэдээлэлтийн хүн ер нь ямар байлаа. Тийм байхад боловсруулж батлуулсан үндсэн хууль ихэд манай үндсэн хууль бол дэлхийн жишгт
одоо нийцсэн үндсэн хууль энэ дээр бол би өөр ёстой үнэхээр бахархалтай хэлж чаддаг. Ягаад гэвэл би өөрөө мэрэгжлийн хүн. Би Москвагийн их сургуулийн үндсэн хуулийн эрх зүгээр мэрэгшил төгссөн хүн шүү дээ. Москвагийн их сургууль чинь хуулийн 17 салбараар мэрэгшүүлж төгсдөг байсан. Дотооддоо өргөлөөл Оростон эрдэмшлэгээний ажилтаа ихтэй сургуулийн багш үлддэг ийм сургалтын байгууллага шүү дээ. Москвагийн их сургууль, Ломоносовын нэрэмжтэй Москвагийн их сургууль гэдэг чинь би сүүлийн 3 жил, эхний 2 жилд нь ерөнхий одоо хуулийн хичээлүүд үздэг. Сүүлийн 3 жилд нь мэрэгчдэг байхгүй юу? Үндсэн хуулийн эрх зүгээр тэр агуу их Воеводин, агуу их Златопольский, агуу их одоо Мишин нарын чинь шав байхгүй. Би тэдний хоолоогоор одоо лекцийг уншуулж ясан хүн шүү дээ. Тэгээд дараа нь Москвад яг докторийн зэрэг хамгаалсан. Ингээд эрэхтэй зэрэг энэ үндсэн хуулийн чинь Оросын эрдэмтэд их олон бичсэн шүү дээ Монгол улсын үндсэн хуулийг жишээ татаж. Социалист гэж болсон орнуудаас Оросын дараа манайх анхны үндсэн хуулийг батлсан. Оросууд бол парламентаа буутчихад тэгээд ард нийтээр санал суулгаар батлсан шүү дээ. Батлахгүй л гэж хоёр юм ярьдаг болохоос тэгж ард түмнөрөө хилцүүлээ. Дараа нь ард түмнээ сонгогдсон депутатууд нь бүр 70 гэдэг нэг бүр үүсгээр нь яриад ингэж батлсан орн бол байхгүй. 97-8 он гүрч социалист орнууд үндсэн хуулийн нэг юм шинжилж чадсан. Ягаад өгдөө зэрэг бүр одоо залаавал би Унгар хооштой явж байхад бүр тэр парламентын гишүүдэн тэгдэг байсан. Тэр 96 онд явж байгаа. Гэхдээ танайх мань сайхан байна. Яагаад ингэж монголчууд үндсэн хуулийг баталсан бэ? Одоо манайх ерөөс үндсэн хуулийг баталж чаддаг, өөрчилж чаддаг. Энэ улс төрийн хүчнүүд нь ерөөсөн ойлголцдоггүй гэж ингэж ярьж байсан. Эндээс нь аваад үзэхэд энэ өөрчлөлт байгуулалт энэ одоо арчлыг чинь Монголын ард түмэн бүгдөө л хийсэн байхгүй. Тэрний үр дүн чинь энэ үндсэн хууль шүү дээ. Тэр үеийн Монголын ард түмний санал нэгдэж баталсан гэрээ юм байгаа юм. Ер нь үндсэн хуулиуд ард түмний өөр хоорондоо байгуулсан гэрээ юм шүү дээ. Тодорхой бүр үндсэн асуудлуудаар. Нэг талаас нь. Нөгөө талаар үндсэн хууль гэдэг бол энэ эрх зүйн системийн чинь бааз суурь болдог. Энэ дээр чинь бусад хууль, эдийн засаг бүх юм ингэж босч ирдэг байхгүй юу? Тэгвэл 12 давхар барилга барихаар архитектурын зураг төсөл гаргаад бүх юм хийгээд ингээ фундаментаа хийгээд ингээд босгоод нэг 6 7 давхарт нь явж чадал. Эсвэл 8 давхарт юм уу явж чадал. Энэ фундаментыг өөрчлөх болшгүй. Энэ муухай зурагтай юм байж гэдэг юм уу? Эсвэл энэ фундамент тэр нэг л болохгүй байна. Болох ч юм уугүй ч юм уу мэдэхгүй. Гэл ингээд фундаментаа өөрчлөл 6 давхраа нурааж таарна шүү дээ. Дахиад шинэ барилга барина үсттэй. Тийм ч учраас үндсэн хуулийн чи өөрийн зарчим гэж юм байдیں۔ Доктортай үйлчлэх хэвээр. 5 жил 10 жилээр биш. Америк шиг 200 жилээр биш юм а гэхэд 40 50 жилээр ихэнх орнууд 50-аад оны дунд үеэр баталсан хуультайгаа байгаа. Ихэнх одоо энэ Европын хөгжилтэй орнууд. Өөрөөр хэлбэл 70 80 жил болсон гэсэн. Монгол өнөөдөр монголчуудын нэг муухай дутагдал байдаг. Болохгүй юм а амгүй юм руу түлхдэг. Өнөөдөр үндсэн хуулиа таньж мдэггүйж үндсэн хуулиа өөрчлөнө гэдэг өөрчлөх гэж явж байна гэдэг бол аргаа барахад аавынхаа толгойг матж байгаа тал адилхан да. Их нэрээр оролдвол салахын тэмдэг, эдээрээ оролдвол эвдгийн тэмдэг. Энд чинь ганцхан тэр хоёр доорч хэлчихсэн юм биш. Ийм ойлголттой байдаг. Би үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүй байхаа л гэж бодож байгаа. Харин үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, үндсэн хуулийн концепц өөрчлөх асуудал гараад ирд юм бол би нэг дарга сарайлаад хүний эрхийн комисс сууж явах бах уу? Нэг хэрэг хэлж байгаа. Энэ үндсэн хууль ярьсных Монгол улсын их хурлын гишүүд, за төр захиргааны удирдлагууд гэдэг юм уу, энэ хүмүүс маань ер нь Монголд нэг ийм үг байдаг л да. Ахан заа дүүн сургадаг гэж. Энэ хүмүүсийн зарим нэгэн болохгүй гэдэг юм уу, болчмгүй үйлдэлээс болоод өнөөх одоо та бидний яриад байгаа энэ хүний эрх гэдэг асуудлыг буруу хүлээж авч ойлгоод байдаг хүмүүс бас их байх юм. Чиний асуух гэдгийн цаатгаа юмыг би ойлгочлоо. Өөрөөр хэлбэл үлгэрлэх гэдэг юм талаас нь асуугаад байгаа. Одоо бид нар чи хамгийн одоо мундаг их тэргүүний хүмүүс чинь их хурлын гишүүдээ дээ. Тэгтээ зэрэг чи үнэхээр над асуудлыг жолон газар тавих юм аа. Гэхдээ их хурлын чуулган чинь эрцээ хүлээгээд наацах нь цаг тэгэл 2 3 цаг болчих юм биш үү? Хаана явж идэм боо юм бэ? Үнэхээр гайхмаар. Гог нь одоо байнга ажиллагаатай парламентын чинь үүрэг бол одоо тэр
хуралдаж шийдвэр гаргах юм баймарий. Тэгээ одоо хүмүүс чинь хэлдэг байхгүй. Одоо хэлэх үг хариулах үг олддгүй. Би ч өөрөө багш хүн шүү дээ. Бас энэ тэнд лекц сургалт явуулдаг. Тэгээд хурлын гишүүд нь хуралдаа ирэх вахт яацчихгүй юм байл ш. Тэгэхээр ажилдаа нэг 10 минут хожигдоод ирэхтэй зэрэгэл цалингаасаад байх юм. Та хүний ирэх хүн болоод ажилд ихшлэх юм. Их хурлын гишүүн болохоор хуралдаа ирж болдгоо. Биний 10 минут болохоор цалингийнхаа 20 ураас авчдаг. Эн чинь шударга ёстой. Зарим нь аялалаа энэ ариу явдлаа өнтер гэдэг ингэх юм байна ш. Нэг кинонд гаргадаг шиг. Хэлэх үндэ олддоггүй. Улсын их хурлын гишүүд хоорондоо бие бинийгээ доромжилдог, хатуу хөтөө үгээр хэлдэг, хэлэхгүй нэр томьёо хэрэгэлдэг. Тэгсэн мөртлөө төрийн албан хаагч жирийн иргэнтэй нэг тэрнээс гайгүй шиг ингээд нэг өндөр дугаар ч юм харьцчтай зэрэгэл ёс зүйн алдаа болоод эргээл нэг өгч ингэдэг. Үгүй энэ ариу явдлаа. Гэт ингээд асуугаад байдаг тохиолдол бий л дээ. Тэгтээ зэрэг төрийн албан тушаалтнуудын хувьд бол тэр үлгэрлэх байдал гэдэг бол үнэхээр зайлшгүй хэрэгтэй. Тэр хүний хувийн асуудал биш шүү дээ. Үлгэр дуурайл болно гэдэг бол ерөөсөө л өөрийгөө ардаас нь дагуулнаа л гэсэн үг. Одоо ямар л байдлаар залуучуудаа дагуулахын, ямар л байдлаар бусдыгаа дагуулахын гэдгийг л уг нь ухамсарлаж байвал болмоор юм да. Бараг би зүгээр боддгийн төрийн өндөр албан тушаал хаждаг хүмүүсийн амьсгалах нь хүртэл ард түмний төлөө байх хэрэгтэй. Үгүй одоо уг нь тэгж л гарч ирдэ шүү дээ. Тэгжил тангараг өргөдөг. Тэгжил тангараг өргөдөг шүү дээ. Тийм зүгээр одоо мэдхгүй би бол зарим юмд одоо өндөө бодооч ойлгохгүй ойлгохоос дургүй хүрдэг тохиолдол гардаг л да. Тийм би сая тэр эрүүдийн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол сойрхон бодлого асуудлаар бүтэн хагас өдрийг тэнд гадаа коридор зогсож өнгөрөөлөө л да. Тэгээд тэр тамгын газрууд ажилтнууд ярьж байна. Яг үнэн байна. Хин тэнд сууж яах хөтэ зэрэг нөгөө л хуучин нэлээд хэд сонгогдсон. Тэр гончгод орж, тэр нямд орж, тэр лүндэж анцсан, инг төвшин гэд нэлээд олон сонгогдсон бас нэг төрийн одоо ажил нэг олон жил хийцэн хэсэг нь сууж идэг юм байна. Бас нэг хэлээд байгаа юм л да тэр чинь. Тэр уг нь бол ард түмэн маань итгэл найдвар хүлээлгээд явуулчихсан. Тэгээд тэднийгээ бас харж даган дуурайг бас харж тэднэрээ бас бахархаж явах ёстой. Зүгээр яг өмнө нь 90-аад оноос өмнө бол ардын хурлын депутат гэдэг бол одоо бурхан шиг л байлаа шүү дээ. А тэр чинь одоо шагнал байсан юм. Тэрнийг л даган дуурайдаг. Шагнал одоо төрийн шагнал том. Тэр талаас нь яг тэр хүмүүсийг тийм байгаасаа гэж бодох юм. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний хураангуй юм шүү дээ. Тийм ээ. Жишээлбэл одоо энэ бурхны номын хураангуй гэж ярьдаг юм биш том маань явадных юм ихтэй зэрэг ямар ч том одоо судрын хураангуй гэлээ. Тэрүүн шиг энэ 3 сая иргэний хураангуй бол 76 шүү дээ. Уг нь бол энэ хураангуй тийм ээ. Энэ хураангуй дотроо бүр хамгийн шилдэг хураангуй л одоо юм шүү дээ. Төрөө та манайхан одоо болохгүй зүйл амьгүй зүйл рүү чигдэг гэж ярьж байна. Хууль ярьж байгаа гэсэн баг. Гэхдээ би одоо ярьсан юм шиг нь бол. Улс төр одоо ярьж байгаа юм болчлоо тэгээд. Тэгээд одоо ярьж байгаа. Манай их хурлын гишүүднийг ингэх юм. Манай их хурлын гишүүднийг ингэх бол ард түмэн тэгээд байна. Ард түмэн ингэж хаалтсан гэдэг. Эзэнгүүнийг эзэн хаяггүй юм яриад. Эзэнгүүнийг эзэн хаяггүй юм яриад байдаг. Ер нь бас энэ хоёр талтай. Үнэхээр зөв юмыг батлуулахын тулд бас ард түмний сонгогдсон улсууч ард түмний нэр барилгүй яах вэ? Гэтэ нэр томьёоны ялгаа байгаа юм. Монголын ард түмний төлөөлдөг хүн Монгол ганцхан бий. Ерөнхийлөгч. Хэм билээ. Ерөнхийлөгч. Ард түмний өвнөгдлийн баталгаа яг Монголын ард түмнээс сонгогддог. Ард түмний төлөөлөгч гадаад дотоод төлөөлөх ганцхан хүн бол Монгол улсын ерөнхийлөгч. Улсын их хурлын гишүүн бол ард түмэн биш сонгогчдод төлөөлөх хэрэгтэй байхгүй юу? Бас нэр томьёогоо зөв хэрэглэх. Ашиглах юмдаар ашиглахгүй бол болдгүй. Гэхдээ зөв юмдаар ашиглах хэрэгтэй. За их баярлалаа. Тэгэхээр ер нь бит хоёрын ярилцах цаг өндөрлөгт өгч байна. Нутагтаа очиход ер нь хамгийн түрүүнд хамгийн сайхан юм юу байдаг вэ? Монгол хүний хувьд бол одоо энэ орчин үеийн галбаачлагдсан ертөнцийн хүмүүсээс ялгаатай нэг юм энэ онод туссан газар гэдэг юм байдгийн шиг байна. Дэлхийн харьяаллаа хоёр үндэслэлээр тогтоодгийг. Дэлхийн энэ иргэний харьяаллыг цусан төрлийн хөрснийг хоёр сарчин байдаг байхгүй юу? Энэ ямар ч та хөхтэй зэрэг угаасаа хүн төрлөختний
тэр өөрт нь байдаг шинжидээр тулгуурласан зохион байгуулалт хийхгүй бол тэр нь явдгүй юм ба шүү дээ. Тийм ч учраас тэр яс цус маханд шингэсэн тэр хоёр юмар харьяалаа тогтоод юм байна. Өөрөөр хэлбэл хинээс гарсан бэ гэдэг нь цусны зарчим. Хаан төрсөн бэ гэдэг нь хөрсний зарчим. Тэгээ энэс болоод хоёр думал харьяалаа, энэс болоод хоёр харьяалтай иргэдийн асуудал гарч ирдэг. Хөрсний зарчимтай орон нутаг дэвсгэр дээр төрсөн болгоныг өөрийнхөө иргэн гэж үздэг. Энэ бол Америк. Одоо монголчууд 40 хүн тэнд очиж төрөөд хоёр думал харьяалтай болчиход байна шүү дээ. А Монгол бол цусны зарчмыг барьдаг. Монголын харьяатаас төрсэн хүүхдүүд Монголын харьяат байдаг. Тэгтээ зэрэг тэнд ажиллаж амьдарч байгаад сурч байгаад төрсэн хүүхэд Америкч манай иргэнгээ бүртгээд авчдаг. Манайч одоо тэр зэрэг юм чи ингээд хоёр думал харьяалал гардаг. А гэтэл одоо нутаг дэвсгэрийн хөрсний зарчимтай орон өөр газар очиод төрөхтөрөө зэрэг харьяалтай гэж үздэг үү? Нөгөө улс нь өөр хөрсний зарчимтай бол ингээ харьяалаг өргөн гараад ирдэг тохиолдол бас байна. Эсвэл одоо харьяатаас гараа явчдаа нөгөө улсын бүртгээгүй харьяал ийм харьяалгүй байдал ингэж гардаг. Тэрүүн шиг Монгол хүний хувьд аль аль нь чухал байдаг байхгүй юу? Унсан ус, угаасан, унсан газар угаасан ус гэдэг бол сэтгэл зүрхнээс өстө үнэхээр уяатай юм байдгийн байна гэдэг нь бүр илүү их зарим хүмүүст мэдрэгддэг байх. Би Монгол хүн. Сутын хөгжил нэгдлийнхэн өөрсдийгөө хөвхрийн голоороо нэрлэх дуртай. Энэ бол гол усндан эзэн болж нутаг орныхон өнгө төрхийг хүүгийн ёсоор өөдлөн дэвжээж байгаагийн нотолгоо. Манай улсын тохилог тооцогдох сумын нэг нь дарив сумын төв гэхэд хинч маргахгүй. Алс хязгааргсэн тодотголд үл их хэсэгдэн зөвхөн өөрсдийнхөө хичээл зүтгэлээр цогцолсон энэ суурин малчид хөдөлмөрчдийн тав тухтай амьдралыг баталгаажуулахад олон талаараа нөлөөлж ирлээ. Би бурханд нэглэвэн их залбираад баярлж явдаг. Намайг хүн болгож төрүүлэхдээ Монгол нутагт Монгол хүн төрүүлсэнд хэрэгэн бурхан байдаг бол танд би их баярлж явдаг шүү л гэж баярлж явдаг. Энэ хоёр зарчмын хоёул нийлээ хэлж байгаа. Би нутагтаа очиход үнэхээр хамар шархирдаг. Тэр л багдаан хонь хариулж чөтгөр байд ингээд тэрнээс шүн айж уйлж эсвэл мор уралдаж баярлаж төрүүлж ирж энэ тэр миний амьдралын хүүхэд дахын бүх сайхан юм тэр уул ус тэр одоо сутан нурууны тэр их гоё байгалийн үзэсгэлэнт газар бол өөрөө ирэхгүй хамар шархируулж байдаг. Ээж аав минь бурхны оронд очсон ч гэсэн тэр хоёроос минь илүү их тийм бүр хүн хөлтөл байхал тэр юм байл. Би анх удаа 96 онд дэлхийн тойрлохоо Бээжингээр дайраад Швед, Норвег, Германаар дамжаад Америк ороод Японоор дамжаад нэг ирлээд 20 хэд хоног явлаа. Сайхан ч юм уу, их ч юм үзлээ. Гоёж газраар явлаа. 3 сард буян тухайдар буусан чинь шороол их муухай. Би зүгээр хүн худлаа гэж хэлэх байх. Би буян тухайгийн тэр шороон шуурганд тэр газар дээр очиод ингээд буугаад ингээд илгээрээ ингээд ошуугаар тийш орон дор хөвтнөр зарагдсан шүү. Унсуугаасан газар гэдэг бол хичнээн шороотой ч гэсэн. Хичнээн улаан шуурж байгаа ч гэсэн. Гүн гоё байсан шүү. Миний зүрх сэтгэл мэдрэгдсэн дээ.
Тэрэнд бол ямар нэгэн хинч намайг тэр их оронч үзэлч гэдэг юм уу, хинч миний дэргэд шүлэг уншиж, кино үзүүлж, сурталгуулга хийгээгүй. Ерөөсөл бүр зүрх сэтгэлээсээ тэгэл би ер нь их орон гэдэг хүнд бол ер нь мөн ч үнтэй юм байна даа л гэж мэдрэгдсэн дээ. Хүн чиний хэлдгээр өстөн амьдралыг туулж байж л энэний чи мөн чанарыг ойлгодог нэг нь тэр баха. Өмнө би бас нэг хүнтэй ярьцлага хийж байхад тэгж ярьж байсан. Нутагтаа ер нь эзаа очив ямар сэтгэл төрж яах гэсэн. Нутаг ойртоход багадаа мэдрээгүй усных нь үнэр танил санагдаад айлуудын хашааны банз аав минь юм шиг харагдаад байдаг юм гэж. Тий. Гэхдээ ерөөсөө юм. Тэгэл нутаг руу ирэх тусам надад нэг юм бодогдсон бас одоо хүн зооныхаа талаар. Пөө манай нутгийнх чи ямар ухаатай усуд байсан юм бэ? Тэр голын. Бүр даачаа жаахан ботлогууд өхөн амьдралтай айлыг хүртэл бас нэг жаахан шоодонгуу байдаг штэ. Тэр хүмүүс хүртэл ямар агуу байсан юм бэ? Гэж бодогддог шүү. Аав минь надад аавхан би захаасыг биелүүлж өгөө юу гэдгийг 60 насны усхан дороос ирэхэд ганцхан захаас надад захсан би тэрийг биелүүлж өгөн болов гэж боддог байсан. Олонтой яваарай. Хүн шиг байхаараа л гэдэг байсан. Гэхдээ хүн төрж ядах аав минь юу гэдэг юу гэж ингэдэг юм болоо гэж боддог байсан. Тэгсэн одоогоос 10 жилийн өмнө би бүр хэвлэлд өгснэг ярилцлага хийсэн юм байл л дээ. Би хүнээр гоёх дуртай. Би гоё сайхан хүмүүсээр гоёх дуртай гэж. Хүнээр бахарах гэдэг би гоё л гэдэг үг хэрэгэлсэн байдгийг. Ягаад доктор хүн чинь их гоёх дуртай байдаг юм биш үү? Гэтэл над ягаад ч юм тэр одоо олон хүний хэлгшээдснээс арай нэг итгээ дээр хэлүүл хүн хүлээж авах юм болов уу гэж өөрөө ч тэгж боддог байсан. Хотлаа гэдэг хүүш би тэр чинь таны штэ би тэр тэгж уулзчихсан штэ гэл би юунтыг уулзахтаа тэгдэг штэ. Үгүй тэр чинь манай хамаатан штэ ч гэдэг юм уу. Эсвэл үгүй тэр чинь миний багш штэ. Үгүй тэр чинь миний шав байсан штэ гэл ингээл энэ чинь хүнээр гоёж байгаа юм биш үү гэж. Тэгээд үргэлжлүүлээд нэг хэлсэн байдаг. Яагаад би хүнээр гоёдог вэ гэхээр тэр хүмүүс намайг хүн болгосон. Тэр хүмүүс намайг хүнээр минь байлгасан гэдэг юм хоёр өгүүлбэр хэлсэн байдаг. Би одоо нэг тэрийг яга тэрлээл нэг юм хийж байгаа хүн л дээ. Ингээ харахад би аавынхаа хүн бол гэдэг юм үгүй хүн болсон байхаа гэж бодож байна. Мэдээж ингээр нэг 70% тай амарч байсан хүн болсон болов. Нэг 70% тай хүн байсан болов гэж боддоо. Яг одоо зэрэг одоо надтай харилцаж байсан одоо хүмүүс ингэж уулзахад арай л монохоо гэж уулзахгүй байгааг бодоход бас гайгүй хүн байсан юм болов. Хүн болж төлөвшөд аавынхаа зургаалыг биелүүлсэн юм болов. Олонтойгоо явахад оройдон гардаг юм аа гэхэд ёроолд нь ундаг юм аа хүмүүс. Бусдад түгээсэн буян буцаад өөрчлөн ирдэм шүү энэ хорвоод гэж хэлдэг байсан энэ сургаалууд л миний амьдралын шугам байсан юм болов уу гэж боддог. Аав өөрөө сандв. Их сандаг. Миний маав гэд би одоос хэдэн жилийн өмнө сонинд нэг аавынхаа тухай ингээд бодож байгаа нэг юм бичсэн. Маш олон хүн над руу ярьсан шүү. Бүр хотод төссөн хүн хүртэл би энийг уншаад аавгаа бодож ойллаа гэдэг жил. Тэгтээ зэрэг би бас аавгаа чин сэтгэлээсээ тэр нэг жоохон гэдэм мөрөнд бичсэн болов уу гэж бодсон шүү. Зүгээр л өгүүлбэрээр бичсэн шүү дээ. За их баярлалаа. Тэгэхээр Монгол эх орны минь баруун хязгаарыг жимсэн Сундлаа цэнхэр улстай нутгийн хөв. Монгол төрийн норог нэгэн цагт барилцаж Монголын ард түмнийхээ хувь заяаг төвшөлтсөж явсан ийм гавьяатай. Одоо ч ирээдүйн хоочод төрөх гэж байгаа Монголын 3 сая нэгдэх ирээдүйн хоочод төрөх гэж байгаа иргэдийнхэн эрхийг хамгаалахаар зарим хүмүүсийг бэлтгэж тэр зүг чигтэн замд нь оруулж таны хэлдгээр таны надад саяны ярьдгаар танаа аавын танд захиж яснаар хүн шиг хүн байлгахын тулд хүн гэдэг хүний биеийг олж төрсөндөө хүн болдгоо хүн шиг амьдрахтаа хүн байдаг гэж энэ сайхан одоо үйлсийг бүтээхээр зорж байгаа танд их баярлалаа. Ард түмний өмнөөс үзэгчдийн өмнөөс эх орны хөгжлийн төвчөө болсон Эрдэнэ төлөвлөрийн 6,000 уур хачдын өмнөөс бас талархал илэрхийлж байгаа. Баярлалаа. 100,000 хамтаа Эрдэнэ татихаа иргэдийн өмнөөс танд бас цаашдын амьдралд чинь ажилд чинь амжилт хүсэж байна. Баярлалаа. Монголыг олон жил тэжээж байна даа энэ үйлдвэр. Цаашдаа бас тэжээхийн төлөө ажиллаж байхаа гэж бодож байна. Үнэхээр одоо телевиз хэвлэл мэдээллийнхэнтэй ингээл ярилцлага хийхэд би бас жаахан дур үздэг. Ягаад гэвэл зэрэг хүмүүс ус руу гаргаа энэ одоо телевизийн од эсвэл хэвлэлийн од болох гэж байгаа юм шиг. Үгүй зарим нэг чи улсын хурлын гишүүн болох гэж байгаа юм биш үстэй ч гэдэг. Тэгээд бас нэг хүнд хэрэг болох юм энэ ярилцлагандаар хэлдэгс гэж. Би чамтай ярьсан энэ ярилцлага тийм нэг амьд ямар ч зохиомжгүй жинхэнэ нэг тийм Монгол ах вэ, Монгол сэтгэлгээ Монгол ирэн дээр олчихоо гэж яхаа олзорч шүү. Баярлалаа. Баярлалаа.
Их газрын хэвлий дээр өсөж өндийсэн Монгол нутгийн эзэн нь болж төрсөн хүндрэлтний нэгэн хэсэг Хөхтөнгөрийн доловтой Монгол хүн бүхний хиймэрн өдөө байж нэрэн дээр эсгийн үнэгтэй дэвж гарсан бүхэн нэрийн хиймэртэй дээрээс нь доош нь өвчтэй Хотон Монгол үчигтэй Монгол төмний хиймэр заяан дандаа өдөө байж эрхэн дандаа ариун байгаасаа гэж хүсэж байгаа юм. Бидний үлдгэсэн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баярлалаа үзэгчдээ. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овулсан халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.